За би шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч Гал Одрах гэж юм байна. За би одоогоос 28 жилийн өмнө 1995 онд анх Японд сурахаар явж байсан. За тэндээ магистр, докторт бас суралцаад өөрийнхөө судалгааны ажлаар үндэслээд за мөн өөрийнхөө одоо 4 охиныг дагуулж утсан байсан. Октоодынхаа одоо явж байгаа сургууль ялангуяа одоо дээшээ дэвшиж орж Японд бол одоо элитүүд бэлтгэдэг гэдэг ийм ахлах сургуулийг одоо маш их таалагдж Япон орны хөгжлийн нууц нь энд байд юм байна гэж харж тэгээ тийм сургууль Монголдо одоо байгуулах мөрөөдөлтэй болж Япон олон найз нөхөд таньдаг хүмүүс дэмжигчдийн тасламжтайгаар 2000 онд анх сургуулаа байгуулсан. Тэгээд манай сургууль одоогоор нийт төгсөгчд маань 3000 хүрсэн. За энэ дотроос Японд сурсан бол нэг 550-д оюутан байгаа. За нэг улсаас нэг ахлах сургуулиас нэг улсад одоо 500 гаруй сурсан гэдгээр их онцлогтой байдаг. За гол нь тэгээ манай хүүхдүүдийн ихэнх нь одоо инженерийн чиглэл буюу нарийн мэрэгжлийн одоо технологийн салбараар сураад ирж байгаа. За тэгээд надад бас нэг хэрэгцээ шаардлага үүссэн. Энэ юу вэ гэвэл энэ нарийн мэрэгчлэр сурсан хүүхдүүд одоо босоод одоо дүү нартаа залуус энийг заах сургах талын тийм одоо боловсролын институт хэрэгтэй юм байна гэдээ би одоо Шинэ Монгол технологийн дээд сургууль, Шинэ Монгол технологийн коллежуудыг нэгтгээд Шинэ Монгол эрдэмтэн хүрээлэн гэж ингээ байгуулсан. За тэр үед би одоо Японы Иза хааны буюу энэ гадаад явдлын амнаас тодорхойлогдоод ийм мандах нар гэж энэ одонг би хүртсэн байгаа. За энэ одон бол надад маш их хэрч хүч өгсөн. Одоо би Монголынхаа бусад ялангуяа төрийн эмч ерөнхий боловсролын сургуулиудыг Шинэ Монгол сургууль шиг менежменттэй болж Монголын энэ хүүхэд залуучууд маш сайн боловсрал, чанартай боловсрал эзэмсэшээ гэж хүсэж байгаа. Бүх юмны үндэс, улсын хөгжлийн үндэс бол боловсрал байдаг.